Ноол бүрэн бүтээгдэхүүнийг бол тансаг хэрэглээ талаас нь одоо орчин үед маш хүү ойлгож ирсэн. Тэгэхээр зэрэг бид нэр энэ тансаг бүтээгдэхүүнийг удаан хэрэглэхийн тулд ноол бүрэн бүтээгдэхүүний гадна талаар өмсөж байгаа хувцас тань бас торгомсог зөөлөн гоё байх ёстой. Тэгэхгүй бол хэрвээ ширүүн хувцсны дотор талаар ноол бүрэн бүтээгдэхүүнийг өмсвөл хоорондоо үрэлт үүсээд нөгөө шайрагтан, бөөстн, филинг үүснэ гэдэг юм маань бий болдог. Тэгэхээр зэрэг тансаг бүтээгдэхүүний гадуур тансгал юм өмснө гэсэн үг. Тий. Нэгдүгээр, хоёрдугаарт бас ноол бүрэн бүтээгдэхүүнийг эхлээд өмсөж явах явцад ямар нэгэн байдлаар шайраг үүснэ. Тэгэхээр тэр шайргийг 3 удаадаа бол цэвэрлэх ёстой. Тэгээд сайн цэвэрлэх юм бол ноол бүрэн бүтээгдэхүүний богино ноол бүрэн унж дуусах байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар яаж цэвэрлэх вэ гэвэл бүтээгдэхүүний шайрагдсан эсхийг нь гараараа барьж агаад нэг удаагийн сахлын татваргаар татаад авчиж болно. Эсвэл нэгээр нь түгээд авчиж болно. Эсвэл одоо бидний өргөн хэрэглэгддэг скотчоор наагаад авч болно. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор ноол бүрэн бүтээгдэхүүнийг 2 хоногоос илүү өмсөж болдгоо. Яагаад гэвэл бид нар өсөө 2 хоноод угаадахтаа яг ижилхэн. Тэгэхээр 2 хоног өмслөө бүтээгдэхүүн чинь ерөнхий хэр суугаагүй байвал бүтээгдэхүүнээ баг зэргийн хэмжээгээр цоолчихсан гялгар уутан дотор ивэхэд хөрөгчөнд хадгалах юм бол маргаас цойш нэм шиг өнгөн сэрэгдэг. Дээрээс нь олон хоног өмсөд их өлөн хэр суугаад байвал нөгөө юу маань нөгөө үс хагдаж өнгө алддагтай адилхан ноол бүрэн бүтээгдэхүүний чи өөрийн өнгө нь бас алдагдана. Тэгэхээр зэрэг энэ тансаг бүтээгдэхүүнийг их удаан хэр дагуулт өмсөж болохгүй гэдгийг бол хэрэглэгч та бүхэн хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо бид нар цэвэрлэх наад захын аргыг сурчлаа. Угаахын тулд бид нар баг зэргийн биеийн температуртай ижилхэн усан дотор баг зэргийн шампунь хийгээд тэгээд булхуулаад угаана. Бас даавуу шиг, дараап шиг мушгих шаардлагагүй. Өөрийг нь усын жоохон баг зэргийн базаад дэлгэж хатаана. Хэлбэрийг алдуулахгүйгээр. Сэгсрэгчд хийх шаардлагагүй. Яагаад гэвэл сэгсийтгэл өснө босоод ирвэл ноол үр биш ангуур юм шиг харагдана шүү дээ. Тэгэхээр зэрэг хамаагүй сэгсрэгчд хийх шаардлагагүй. За 3 дугаарт нь яаж хэрэглэх үү гэвэл бүр хит их хэртэй болчих юм бол монголчууд ялангуяа айгүй их хүзүүнээс нь их тос ялгардаг. Тэ? Гарны энэ хэсгээс их тос ялгардаг. Тэгвэл бидний хамгийн наад захын хэрэглээнд хэрэглэгддэг фери гэдэг бодис байдаг шүү дээ. Аяг шаазангаа угаадаг. Тэрнээс баг зэргийн тусаагаад хэрэглэх юм бол тостой эсгүүдийнх нь тосыг уугаад авчдаг. Тэгэхээр зэрэг бас нэг арга байна. Бас өөр нэг арга гэвэл гэрийн нөхцөлд хэрвээ танд зориултын шампунь энэ тэр юм байхгүй бол маш бага хэмжээнд дөнгөж савнд үрхээд базаад авч болно. Хит их савндах юм бол нөгөө ноол урчин савнтайгаа барьцалдаад эсгэрч байна. Тэгээд бас савнгийн маш сайн арилгах ёстой. Бид нэр өснийхээ шампуныг сайн арилгахгүй бол бидний өс дууралдаад байдаг. Тэрнтэй яг ижилхэн. Тэгэхээр бид нар ноол бүрэн бүтээгдэхүүнийг өсөө яаж арчилж ийн яг тэрэн шиг л арчлах хэрэгтэй. Хамгийн ихний зөвлөгөө ийм байна да. За баярлалаа тань. Тэгээд цуврал байнга зөвлөгөөнөд хүргэж байгаарай манай энэ хэрэглэгчд. Би дараагийн удаа та бүхэнд сарлаг болоо тэмээний ноосыг яаж арчлах талаар зөвлөх болно.